За сайн уу? Өнөөдрийн мэдээ хүргэе, чи мэдээ хүргэе. За тэгээд 40 хоногийн залбирлын аян таавал нэмэрч байна. Хэсэг бэлэн бол хамгийн ихний өдөр 40 хоногийн чаленжийн нэг өдөр. За тэр бурханд өгнө залбирдаг хүн байсан. Штрих мастер самбар дээр хөлгүүдээ ухаалгаар байрлуулж дараагийн өглөө үргэлжлэн бэлтгэдэг адил бурхан бидний ч гэсэн адил үргэлж бэлтгэж зөв цагт зөв газарт бурханы тамилтанд хүрэхээр байрлуулж яадаг. Харин залбирал бол дараагийн өдрийн ялгаа харах арга юм. Тэгэхээр бид хаашаа хэрхэн яаж ямар хөө байдлаар нүүх вэ гэдгийг олж харахын тулд бид залбирах хэрэгтэй гэсэн. Бурханы төлөвлөгөө, бурханы оршихуйд илчлэгддэг. Тэгэхээр залбиралд яах зайлшгүй хэрэгтэй. Бид өвдөг сөхрөөс нааш хаашаа явах тушаал авдаггүй. Гэхдээ бид өвдөг сөхрөөл бурхан биднийг урд нь ногдсуулж байгаагүй газруудад байгаа гэдгийг ч мэдээгүй. Тэр замаар хөтлж өгдөг. Залбирал бол дайсны мадлах хүчийг бий өлчилж, илчилж, ялалтыг баталгаажуулж өгдөг. Хэрв чи залбирлын тогтмол тогтоовол чиний амьдрал хизээч энгийн уйтгартай байхгүй. Чи очих ёсгүй мэт санагдсан газруудад очино. Хийх ёсгүй мэт санагдсан зүйлсийг хийн. Таних ёсгүй мэт санагдсан хүмүүстэй учрна. Зүгээр л бурхныг ирэх хэрэгтэй. Чи энэ тэмцэнээс тэр яах вэ, энэ яах вэ? Эсвэл энэ боломжийг хөдөлтөд үзье гэж тэр болгоны хамнаас хөдөлтөөсөн өмнө эхнээс нь бурхныг хайж ир. Хэрв чи бурхныг ирэх юм бол боломж өөрөө чамайг ч гэсэн олоод ирнэ. Зөв хүмүүстэй уулзах гэж санаа зовох хэрэггүй. Хэрв чи бурхантай уулзч байх юм бол бурхан чамайг зөв цагт зөв хүмүүстэй уулзуулахыг баталгаатай хийж өгч чадна. Учир нь бурханд танихгүй хүн гэж байхгүй. Эртөө ганцхан шат дамжлал байгаа. Брауни гэдэг маш Евтин Браун хатуу зурагтай нэг байсан. Түүний зүрх сэтгэлийг ч гэсэн бурхан өөрчилж чадсан. Тэгэхээр хинч байсан, хинтэйч байсан тааллыг олоход бас тусалж өгч чадна. Хэрэг бурхан залбирч чадах юм бол нэр төр хөөж танилтал өөрийн хүрээллийг тэлэх гэж бас оролдох хэрэггүй. Эрдөө зүгээр бурханд даатав. Гол зүйл нь чи бурханы хүслийн дагуу байх нь хамгийн чухал. Бурханы хүслийг бурханы арга замаар л хэрэгжүүлдэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Мосе Египтийн давлыг хороосон үед асуудал улам хүндэрсэн. Уг нь Мосе бодохдоо бурханы хүслийг өөрийнхөө аргаар зэсэж ядахтаа ч юм уу те өөрөө хэрэгжүүлээд хийг оролцсон. Гэтэ энэ байдал нь болохоор бурханы төлөвлөгөөг бүр удаан хугацаа олон жилээр хойшуулж гэсэн байдаг. Уг нь Мосе болохоор өөрөө ядарч зүдэрсэн Египтийн ард түмэндээ тусалж байна гэж бодсон. Гэвч Израилийн ард түмний ачааг бараг дийлдэхийн аргагүй бүр хүнд болгож таарсан. За тэгэхээр энэ болохоор анчинээс бурхны ажлыг бид нар хэрэг бурхны оронд хийхийг оролдох үед нэг ийм зүйл болчдөг. Тэр анчинээс бид нар сургамж авах хэрэгтэй. Ямар нэг зүйлийг бид нар хурдлуулах гэж оролдох юм бол зас зарим тохиолдолд удаашруулждаг. Хэлбэр болох гэж оролдох юм бол бүр хэцүү болгочдөг. Тэгэхээр өөртөө гайхамшиг бүх зохиолчдгээрээ өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ өөрийнхөө залбирлынхаа хариуч гэсэн бүх гүйцэтгүүлээрээ тэгэхээр бурхны ажлыг бурхны өмнөөс бүх хээ гэдгийг эхний өдрийн маань залбирлын хамгийн ихний ойлголт нэгдэх гэсэн. За тэгээд даруй байх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй, анхаарлаа төвлөрүүлнэ, тойрон өргөжлүүлнэ. За тэгээд бурхны оршихуйд орж бурханд өөрийгөө мэдүүлээд өөрийнхөө хүслээ мэдүүлэх нь хамгийн чухал. Тэгээд тогтмол байх нь аюул чухал. За хэрв чи бурханд тогтмол залбирдаг байх юм бол ерөөсийн зүйлс тогтмол тохиолдож эхэлнэ. За тэгээд эхний өдөр учраас 40 хоногийн залбирал эхний өдрөө
ясоо энэчнээс авах зүйлээ авсан байхаа гэж бодож байна. За тэгээд өөрийнхөө залбирлаа Бурхны өмнө авчирч өгөөд Бурхны өмнө түүнийг сонсхийг эсвэл өөрийгөө хүслээ мэдүүлээд за тэгээд бичих цаас, үзэг цаас сэдвээ мэдүүлээд суугаарай гэж хэлмээр байна. За тэгээд болохоор тогтмол залбирх нь аюул чухал учраас 40 хоног би хизээ хаана хэрхэн залбирх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр яг Бурханаас чи яг авахар ямар залбирал байгаа вэ? Залбирлынхаа сэдв тий сонгох хэрэгтэй. Тэгээ хаана хизээ хаана залбирх тодорхой болгоо. За тэгээд 40 хоног би ингээд чадлаараа ингээд залбирья гэдэг. За орой бодлогон 9:30-д за тэгээд өглөө болгон бас Бурхны өмнө тий 7 цагт гэдэг ч юм уу тий. Тэгээ хаана вэ гэдгээрээ хүмүүс ихэвчлэн бүр ингээд өөрийн гэсэн залбирны орчин хүртэл бий болгосон байдаг. Тийм бол бүр илүү үр дүнтэй. Гэтэ боломж болцооныхаа гэрээрээ бий болох хэрэгтэй. Болондоо ч юм уу нэг хөрхөн холбогоод ирж чаад тий залбирлын дотор аваад Бурхны өмнө залбирнаа гэд. За тэгээд хэрвээ залбирлын эхлэх өдрийг өнөөдрөөр сонгосон бол өнөөдрөө биш тэмдэглээд за тэгээд 40 хоног гэхээр дараагийн 40 хоног хүртэл хийх өдөр байх нь гэдгийг бас тооцоолоод тэгээд өргөжүүлэх эхлэх өдөр болон дуусах өдрөө сонгоод тэгээд залбирлаа эхлээрээ 40 хоногийн залбиралт гэдэг та бүхний хүрч байна.